За бүгдээрэнд энэ өдрийн мэнд. За өнөөдөр Gold Lane-ээр явсан. Gold Lane Moscow. За тоглосон Москов шүү guys. Gold Lane эсрэг хүч үзэхээр Cloud болохоор ер нь бол defense item ахлаа авчдаг. Сэргээ clear-т гээд бол яахгүй. Сүүлийн бицэхүүл нэгээ сайхан save лээд байж хахад бол зүгээр. Боломж олдвол нэг цагж поглжөө сайхан. Яг сайхан сэргээ сайхан clear-тэй байжсэн чинь. Айлын Cloud аливжээ мэд дээр очиод манай хөшөөнийг алчдсан юм байна. Тэгэл хүнийхээ өшөөг авчих санаатай басан дотроос отод зогсож байгаа. Сайхан поглж аваа. Яа тэгэл хоорондоо цохилцоо. Татчихаал хоёроо Craft намт оноо. За юу нэг алчих юм байна гэж өөртөө итгэлтэй орсон чинь вау. Petrified Cloud. Энэ бол Chinese Cloud. Өөрөө энэхүү лейн дээр ирсэн чинь аль эстэс бол Cloud-ийнхаа хөгжлийг уландаа гიშгэнэ гээд хамаг цэргийн дэлгийдсэн байгаа. Баярлаа эстэс. Мундаг шүүж. Тэгээ сайхан сэлгүүч явж байгаа. Май банд нэг гэж ирэл эстэсийг нь болгоо. Ерөнхий бол би бас маш муу хүн. Хүнийхээ цэргийг бол нүүрэн төв билгэрдэн. Хөшөөний хөгжил бол надад огтхон чамаагүй гэд ийм муухай үйлдэл хийж байгаа. Гэтэл яасан байх нь вэ? Сармагчин хүүхэд хоёр тэтгэвртэй гарсан айдаа яа тэнцээ манай товрын Gold-ийн лөвтлэн. Яа юм тэгээ Cloud-тэй үзэж байгаа тохиолдол би бол 2-9-1 гэж боддоо шүү дээ. Яа тэгэхээр энэ сармагчин гинж гэсэн би хүний танд оруулдаг. Ийхүү сэлгүүж явдлаа. Яа, ичээ бүр аа. Гоё байна. Сайхан байна, гоё байна. Чи аавна гэж байхгүй штэ минь өгшөө. Юу гэж юм бэ? Ийхүү бафыг нэргүүлж оруулна. Яа гэсэн манай Калиягийн имиж бас хурц биш шүү. Би цаашаа байна. Ингээл өдний үйлдэлээ дахин давтна. Би бол ийм муу хүн. Яад гэвэл манай гужаа нар тэгсэн яасан байх нь вэ? Миний лэнийг эргүүлээд хэлэрсэн байгаа юм шүү дээ. Яа. Ийхүү тоглолт өрнөж явтал манай Hayabusa retreat-аар яа нагдуудаал алхнуудаа гэтэл wow amazing bro wow гэтэл яа энэ сармагчин хүү хоёр бол шууд шулуун гарч ирээ зодоод унд юм яах нь гэсэн чинь Petrify яа бас meta item юм баг та item гэж донгосч байна special. Яа тэгээд сахар Рикалди гэсэн чинь яа айлын бааман гэдэг орк даварна. Би ингээ хоёроор стант гэсэн чинь хэнэгч гүгөө гарцсан. Тэгээд би профай авсан болов гэсэн чинь үгүй. Айн нөхдөг спел авсан байсан. Би энэ дээр маш их гайхсан байдаг. Хоёрын 3 яа та шитсэ очоод пам чийц тэгээд тоглоомч биш юу ч биш удаа дууссан.
Яасан байх вэ? Манайхан ганг ирж байна. Ашрууга ядаж сарамгчингаа шидэггүй гайн дор. Энэ хүү тэр хоёрын маань 6 минутын ажил энэ түрээ төгсөж байна. Тэгээд дахиад харж байгаа 1 2 3 шидэл ороод яас зоотх шиг болсон манайхан байдгүй. Хоёр ганцаараа ёо. Зяад гэсэн айлын бааман гих орк дэндүү орк зан гаргаад тоовор дотор орж иж андуурж байгаа ингэ шийтгүүлнэ. Бөксөн дээр нь бүлээнжин тавьсан халууныг тавиагүй. Сүүлээр халуунжин тавина. Дэми сэлгүүлсэн дөрөө масгуугийнхан ажлыг хийн сайн гихч нэмжүүлдэг байгаа. Ингээл алдчихж байгаа ш таяа пусаа. Мундаг байгаад. Нэг 2-3 яа. За нэг тавган дээр зогссон хүүхдийг ингэж унгаагаад. За өнөө орк гихч бааман маань ингээд майчин төрсөн манай Лукасыг ингээд утаа олгосон байгаа. Хөөхий. Калиан калтраад очиж. Тэгээ сахай тийм башнаас сэрэмжлээд гүйцэтгэл манай Лукас бро эм бороо гэлдэг чи. Энэ магадгүй нөгөө үг үсгийн алдаа гаргасан баг. Би бол эм про гэж үчих багтаа. Энэ хүү хүчит бамбайгаа урдаа гаргаад хойноос нь гитэн. За тэгээд бамбайтайгаа нийлж байгаа сайхан. Ховор авчин. За тэгээд гүйжсэн тэнчээ нэг эмч явж байна. Холбож эмчилдэг эмч. Хэдэн хүнийгч бүгднийг эмчилдэг эрэгтэй эмч шүү. За тэгээд орж ирээд эмчэн нь Свидийн тарин. Дураагүй. Тэгээд дахиад ажиллах гэсэн боловч маана байдаг. Баффин аваа доотлын ногооноо авч жоод жоох маана авдаг. Тэгээд орё гэсэн боловч хэдийн варн дууссан байсан. Энэ хүү лордо бөөндөө нийлж бүүстэйг авчихна. За энэ орк бол надаас эмбэлттэй байгаа юм бол. Ороод харсан мань хөөрхөн гар Chastис болон Blade Armor угсарч ирсэн. За манай Өшөөний комбо ийм мундаг ордог. Тэр бол хэнийг ч унгана. Би бол тэрнээс оролцмаар юм байлээ шүү ер нь. Мундаг биш яа. Намайг байхгүйгээр манайхны идэж ууж байна. Би тэгээ маанаг болсон рекат ч үж ирээ. Мега хийлгэж шүү дээ. Өшөө маань ийм л агуу хүн шүү дээ. За тэгээд энэ чи ганцаар байсан чамаагүй хүүч үзнэ гэж уурханлаг авирлна. Ойрц хүн болгоны цус нь урсгал лугаа урсан. За инхөө орк маань ам тавина. Гэтэл яасан байх нь миний давхраг цаана тавган дээр зогсдог хүү бас ам тавиад өгч байгаа. Би бол алыч гэж бодоагүй. Өөрөө хүслээр өгсөн. Тэгээ би текст нь дөрмийн дагав. За энэ хүү би бол бурханлаг болсон болохоор эмч сарамгчин бой гурыг бол тоохгүй зоодно. А тэгээд зогсч итэл нөгөө алдарт Petrify намайг стандартад ингээд хороогоо ажиж байгаа. За тэгээ уурандаа эргэж очиод сарамгчин хүү хоёрыг бөксөн дээр нь алга ташина. Хисэн боловч нүдний өмнө сарамгчин хүү хоёр маань мөс болоод хувирчихсан. За би виндэн дараад цааш нь түлхэж явуулж чад. Юм ортлоо аваад. За үзнэ гэсэн боловч тэгээд эмч хажууд нь байж таарад унаад өгсөн байгаа. Ийм хүү би үгүй юу манайхан бол шидэн хаасаагүй шидэн. Тэр харж байна уу? Яа, вау, oh my god. Зя тэгээ байсан чи манай тэр дээр хаяа. Энэ бол пролдоо манаач. Нагсан oh my god.
За та хоёр одоо ядаж болчихоо мөнгө өгье юу гэдгсэн боловч бид хоёрыг хэн ч зогсоохгүй гэж ороод wipe out болоод сайхан. Ийм л байна. Нэг би 9 шүү дээ. Ийхүү төрж гарч ирээ. Яа, манай орк чинь бол надаасаа бусдын даам. Тэгээ орж ирж андуурдаг бас. Тэр доотлын аим нөхөлт тэгээ тэр chast display хит мэт айтемуудынхаа тусламж дор ингээд амьдраад хажууд нь ялангуяа эмч байгаад байгаа. Гэхдээ би бол энэ чи хойно тархитна. Дээр л хийш үү дээ. Сүлбэж өгнө. Яа инко оркихон бол хөөсөөрөн байгаа. Унгадаг байгаа. Хаан ч үс алмаар санагдаа дайрна. Гэтэл яасан байх нь вэ? Алдарт мөс. Тэгээд дараагаар petrify. Вау. Тэгсэн яасан байх нь? Лейлагаа манаа маш шийдэн би над руу зорино. Гэхдээ би бол алга болоод өгнө. Тэгээд дөрвийг унагцсан болохоор сайхан пүшлээ давъя. Пүшлэг шиг болно. Яа тэгсэн манай тавхтай хүү энэ Москва хүл юу ч хийж мэднэ гэсэн үү яасан. Ултаар хаамаа хийж үзүүлж байгаа. Яа тэгээд Лейлан аавыг харахлаар дотор сонирн болоодсан болохоор явуулаад зүгээр зогсож исэн манайхан доор ваартаа. За тэгээд Гүшоны маань бурханлаг Sky Piercer нэгээд хийлийг маань авч чаддаг. Ийхүү маш их зүйл болсны эцэст миний win talk гэдэг айтем маань надад эцсийн эцэст өөрийнхөө ашиг тусыг үзүүлнэ. Яагаад гэвэл сармагчийн хүү хоёрын petrify байхгүй шүү дээ. Ингээд эмчийг унах чигээ зорьсон боловч ингээд purify энтер тарж мараад бас нэлээ их айсан. За тэгэл манай Дукас маань ууралж орж ирээд тэгэл за тэр оронд пүшлээд гисэн боловч алтарт мөс болж зогсож petrify-ад арддаг. Тэгсэн боловч манай хүний илүү үнэ барайл дуусгаж байгаа юм да. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгтээ хамт байсан та нартай баярлалаа. Тэр дараагийнхаа бичлэгээр уулзъя guys.